Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бидний хичээлийн сэдэв бол аргадын бодлогыг уншиж бичих. За энэ хичээлийн бидний ийм зорилгыг өвшүүлсэн байгаа. Аргадын бодлогыг уншиж бичих, тэмдэглэх аргыг таниулах. За энэ зорилгыг биелэхэд бол ийм дөрвөн зорилтыг бид өвшүүлсэн байгаа. Өмнө хөдөлгөөе баттах, аргадын бодлогыг таниулах, орон ангийн үснэгтэнд аргадын бодлогыг дүрслэх, аргадын бодлогыг уншиж бичих, дүрслэх гэсэн ийм дөрвөн зорилтыг өвшүүлсэн байна. За бид бол энэ хичээлийн өмнө бол энгийн бодлого гэсэн модуль сэдвийг бол үзсэн байгаа. За тэр сэдвээ бол бүгдээ батгаж ажиллая. За тэр сэдвээ батгахын хүрээнд бол энгийн бодлого гэсэн сэдвээ батгахын тулд тэгэхэд нэг бүхэл зүйлийг гаргалаа. За эдгээр бол нэг бүхэл зүйл. Олон тэмцээс хуваагүй нэг бүхэл байгаа байхгүй нэг бүхэл хэсэг гэж үзнэ. За нэг бүхэл. За нэг бүхэл зүйлээр бид 3 тэнцвэрээс хуваасан байна. За 3 тэнцвэрээс хуваагаад бүгдээрээ нэг хэсгийг буудъя. За бидний бодсон хэсгийг бид юу тэмдэглэх вэ? 3-ны 1 хэсгийн бодсыг тэмдэглэнэ. За дараа нөгөө нэг бүхэл хэсгээ 4 тэнцвэр хуваасан байна. За 4 тэнцвэр хуваасныгаа нэг хэсгийг мөн бодъё. За үүнийг юу тэмдэглэхээр бид 4-ны 1 гэж тэмдэглэнэ. За эдгээр хэрхэн унших талаас нь бүгдээ авч үзвэл за шар тууз нь 1 м туузыг 3 хоосны нэгтэй, хөг тууз нь 1 м туузыг 4 хоосны нэгтэй тэнцвэр уншина. Тэгээ 3-ны 1, 4-ны 1 гэж уншина. За бид бол энгийн бодлогыг бол уншихдаа дараах хөдөлгөөсийг мэдчих ёстой. За энгийн бодлого бол хүртэр хуваар гэсэн хоёр зүйлс бүрдэнэ. За хуваар гэдэг нь юу вэ гэхээр аливаа нэг зүйлийг хэдэн тэнцвэрээс хуваасан вэ гэдгийг илэрхийлдэг. Доор нь байрлана. А хүртэр гэдэг нь тухайн тэр зүйлийг хэдэн тэнцвэрээс хуваасны хэдийг нь чи өөрөө хүртэж байгаа юм бэ гэдгийг илэрхийлнэ. Тэгээд хүртэр гэдэг нь дээрээ байрлана. Голын доороос нь хуваах. Ийм зүйл төр энгийн бодлогоор оршин тогтно. За тэгээд энгийн бодлогыг бол бид нар зөв бутархай. За зөв бодлого гэдэг нь ямар бодлого байх вэ? Хуваар нь хүртвэрээсээ их байх. За жишээ 100-ны 87. За дараагийн бодлого. Засалдаг бодлого. За засалдаг бодлого гэдэг нь бол хүртвэр нь хуваараасаа их бай. Жишээ 10-ны 17. За мөн тэнцүү бодлого. Тэнцүү бодлого гэдэг маань хүртвэр хуваар нь хоёулаа тэнцүү. За тэнцүү бодлогын онцлог бол тэнцүү бодлого нэгтэй тэнцүү байдаг. Холбон бодлого. Холбон бодлого гэдэг бол бодлоготой бүхэлдээ хоёрын нийлбэр гэж ойлгож байна. Нэг бүхэл 100-ны 25. За холбон бодлого дээр нэм чиглэлт зүйл юу вэ гэхээр бүхэл тоо бодлоготой хоёрын тулд нэмэх тэмдэг байгаа гэж бид нар төсөөлөн бодох ёстой. За энгийн бодлогыг ямар хэлбэрээр бичсэнийг ажиглаарай. За эхнийх нь бол бидний эхний үздсэн нэг бүхэл. За бүгдээ нэг бүхэлээ өөр өөр бодъё. За энэ бол нэг бүхэл. За дараагийн тохиолдол нь нэг бүхлээгээ бид 10 тэнцвэрээс хуваасан байна. За 10 тэнцвэрээс хуваасны бүгдээрээ 3 хэсэг хийцгээе. За энийг бол тэгээд тэмдэглэхээр хуваар дээр хэдэн тэнцвэрээс хуваасан бэ? 10 тэнцвэрээс хуваасан. Хүртвэр дээр
3 хэсэг нь болцсон. 10-3. За дараагийн тохиолдолд бүгд бид нэг бүхлийгээ 100 тэнцээс хоосон байгаа. За үүнийхээ бүгдээ 47 хэсгийг нь бодъё. За үүнийг бид нар 100-ны 47 гэж хэлж байгаа. 100-ны 47. За 13 гэсэн будирхайг өөрөөр тэг бүхэл 13 гэж уншдаг. Тэг бүхэл 13. Энэ маань бидний өөд дэшин зэдэг болох 10-ийн будирхай байна. Яагаад тэг бүхэл вэ гэхээр бидний тоо маань бүхэл хэсэг алга. Тийм болохоор бүхэл хэсэгт тэг бай. Тэгээд донд нь цэг тавь. Энэ цэг ямар учиртай вэ гэхээр энэ цэг бол бүхэл хэсэг будирхай хэсэг хоёрыг хооронд нь заагалж байдаг. За тэгээд таслын ард бол будирхай хэсэг байрлал нь хүртэлд байгаа тоо таслын ард. За дараагийнх нь болохоор 147 мөн адил тэг байх бүхэл байх гоо тэг хэсэг вэ. За тэгээд будирхай хэсгийн цэг өртгөл 47. Эна. За өнөөдрийн сэдв болох 10-ийн будирхайг хэрхэн унших вэ гэж. За 10 хуваартай энгийн будирхайг тэг бүхэл 10-3, тэг бүхэл 147 гэд бичснийг бид 10-ийн будирхай гэдэг. Тэг бүхэл 10-3, тэг бүхэл 147 гэсэн 10-ийн будирхай гэж болгож болно. А бид нар бүхэл тоо үзэхдээ бид орон анги өсөлтөнд задалдаг. Тэгвэл будирхай тооч мөн ажиллах юм байна. За бүхэл хэсэгт бол 1-ийн орон, 10-ийн орон, 100-ийн орон, 1000-ийн орон гэх мэт урагшаах бол будирхай хэсэгт цэгийн арга байрладаг. 10-ны хэсэг, 100-ны хэсэг, 1000-ны хэсэг. Бүхэл хэсгээр орон гэж ярьж байгаа бол будирхай хэсгээр дандаа хэсэг гэж байна. Будирхайд. За тэг бүгдээрээ бичихтэй бүхэл хэсгийн ард цэг тавина. За цэгийн дараа будирхай хэсэг байрлал. Будирхай хэсэг байрлал. За бүхэл ба хэсэг ба будирхай хэсгийн хооронд цэг бүхэл хэсгийн цэг буюу бүхлийн цэг гэж нэрлэнэ. Тэгээд ойлгохдоо тэг бүхэл 100-ны 47. За үүнийг батлахын тулд бүгдээрээ дараа таслыг ажиллая. 2 бүхэл 100-ны 19, 468 бүхэл 100-ны 7 гэсэн энгийн будирхайг 10-ийн будирхай хэрэг тэрхэн бичсэн бэ гэдэгтэй ажиглая. За энд бол бүхэлгүй байсан болохоор бид тэг бүхлийг явуулсан бол энд 2 бүхэл байгаа болохоор бүхлийн орон дээр 2 бүхэл. За тэгээ бүхлээс будирхай хэсгийн цэг тэгээд 10-ны 9 гэсэн болохоор 10-ны хэсэгтээ 9 гэсэн цэг байрлаа. За дараагийн 468 бүхэл 100-ны 7. За 100-ны хэсэгтэр бол 7 гэж нэрлэж байгаа болохоор 100-ны тэгээ 10-ны хэсэгтэр бол тоо хэв болохоор бид нар байхгүй зүйлийг тгээ хэлэх болохоор тэг гэсэн зүйлийг аваад 100-ны хэсэгтэр 7 гэсэн цэвэр бичлээ. 468 бүхэл 100-ны 7 гэсэн тоо болно. За дараах даалгаврыг ажиглая. 10-ийн будирхай цэврээр бичээрэй. За бид нар энгийн будирхай үзэж байхдаа бол дүрслэлээр үзүүлдэг байсан. Мөн эцэг нь дүрсэж болно. За 2 бүхэл гэсэн байгаа юм. 2 бүхэл хэсгийг авсан байна. Тэгээд 10-ны хэсгээр 6 гэсэн цифр байна. Тэгэхээр энэ 6 дүрс авсан байна. 100-ны хэсэг 7 гэсэн цифр болох юм. 7 дүрс авсан байна. Тэгээд 2 бүхэл 100-ны 67. За тэгвэл энэ дасгалыг бүгдээр хамтран ажиллацгаая. Дараагийн дасгалыг. За бүхэл хэсгээр нь 1 хэсэг байна. 10-ны хэсгээр нь 8 хэсэг байна. 100-ны хэсгээр нь 8 хэсэг байна. За эдгээр дүү бүгдээрээ стандарт хэдвэрээр цифрээр бичих юм бол 1 бүхэл 10-ны хэсгээр 8 гэсэн цифр, 100-ны хэсгээр мөн ижилхэн 8 гэсэн цифр байна. За уншвал 1 бүхэл 100-ны 88. За бичлэгийг харж байна. Уншихтаа бас уншнаа. За дүрсийн будагдсан ба будаагүй хэсгийг энгийн болон 10-ийн будирхайгаар илэрхийлрээ гэж. За А дүрс бол квадрат дүрсийг 10 тэнцвэс хувааад 3-ыг бодсон байна. Б дүрс бол дугуй дүрсийг 10 тэнцвэс хувааад 7-ыг бодсон байна. В дүрс к
квадратын дүрсийг бол 100 тэнцвэс хуваагаад 53-ыг нь будсан байна. За бүгдээрээ эхлээд будсан хэсгүүдээр ярилцъя. За 10 тэнцвэс хуваасан. Будсан 3. За үүнийг бид нэр 10-ийн моторхой бичих юм бол бүхэл байх болохоор бүхлийн орон дээр тийг цэгээ тавилаа. Моторхой хэсэг 3. За дараагийн нөгөө дүрстэй болохоор 10 тэнцвэс хуваасан. 7-ыг будсан. 10-ийн моторхой бичих юм бол бүхлийн орон дээр тийг моторхой хэсэг 7 гэсэн цифр 17. За дараагийн дүрс 100 тэнцвэс хуваасан байна. Үүний 53-ыг нь бодсон. За дээд хоёрын мөн адил бүхлийн орон байх байгаа. Тэгээд бутаргай хэсгийн цэг тэгээд бутаргай хэсэгт 53 гэсэн тавчаад уншихдаа тэг бүхэл 100-ны 53. За бодлоогийн нөхцөл мэдээж 3 хэсгийн бодсон болохоор 17-г нь будаагүй гэсэн үг. За тэгээд тэнцүү тэг бүхэл 17. За дараа нь 7 хэсэг нь будсан болохоор будаадаг нь 13 хэсэг будаадаг гэсэн үг. За үүнийг тэг бүхэл 13 бичнэ. За 100 хуваагаад 53 хэсэг нь будсан юм чинь 47 хэсэг нь будагдаагүй байгаа гэсэн үг. Үүнийг бид ардын моторхой бичгтээ тэг бүхэл 100-ны 47 гэж байна. За энэ хэсгээс ажиглаарай. За 10-ын моторхой дүрсэлсэн байгаа. Үүнийг стандарт хэлбэрээр бичнэ. За 2 жишээ өгсөн байна. А-д нь 1 бүхэл 100-ны 8, Б 3 бүхэл 15. За энэ дээр А хөлбөрөг 1 бүхэл 100-ны 8-ыг дүрсэлсэн байна. Энэ Б хөлбөр буюу 3 бүхэл 15-ыг мөн дүрсэлсэн байна. За одоо бүгдээрээ хамтраад стандарт хэлбэрээр бичье. За 1 бүхэл гэж байгаа болохоор бүхэл 1. За тэгээд цэг байна. 100-ны 8 гэхээр дээр нь 100-ны 7-тойгоо мөн эзлэх нь 19-тэй тийг 100-тэй 8 гэсэн цэг байж гэнэ. За Б 3 бүхэл 15 гэж байна. За мэдээж бүхэл хэсэгтээ 3 боторхой хэсэгтээ 15 болохоор 19-тэй 5 гэсэн цэг байж гэнэ. За тэгээд 1 бүхэл 100-ны 8, 3 бүхэл 15 бичгэнэ. За 10-ын боторхойн онцлон цифр нь ямар оронд байрлаж ямар утгыг илэрхийлж байна гэж. За А-д нь 1 бүхэл 100-ны 75, Б-д нь 1 бүхэл 100-ны 57, В-д нь 5 бүхэл 100-ны 38, Г-д нь 2 бүхэл 100-ны 45, Д-д нь 51 бүхэл 11, Г-д нь 1 бүхэл 100-ны 35. За эдгээрээс онцлон орнууд нь бол улаанаар төвдсөн байна. Сайн мэдэж байгаа. За бидний хувьд энэ даргуудыг хийх гэж байгаа заавар маань ямар оронд байрлаж байгаа, ямар утгыг илэрхийлж байгааг гэдэг хоёр зүйл. Нэг тоон дээр хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. За жишээ нь А дээр авч үзье. 1 бүхэл 100-ны 75 гэдэг 100-ны хэсэгт байгаа 5 гэсэн цифрийг онцлсон байна. За тэгвэл нэг тайлбарлая. А хөлбөрийн 5 цифр нь 100-ны хэсэгт байрлаж тэг бүхэл 100-ны 5 гэсэн утгыг илэрхийлж байна. За орны утга гэж юу илэрхийлж байгаа гэхээр бүгдээрээ энд нэг жишээ ирээ. Орны утга гэж. За жишээ бидэнд 124 гэсэн тоо байж. За үүнийг бүгдээрээ орны нийтлэл залъя. Тэгвэл 100 дээр нэмэх нь 20 нэмэх нь 4. За ингээд бид бүхэл тоогоос орны нийтлэл залдаг. Мөн адил орноо ингэж авч болно. Орны нийтлэл зарлана. Энэ орны нийтлэл зарлаж байгаа болохоор энэ орон ангийн утгыг илэрхийлж байгаа шүү. За тэгээд дараагийнх нь тэг бүхэл 157. За 11-т байлах
5 гэсэн цифрийг онцсон байна. За B3-ийн 5 цифр нь 10-ны хэсэгт байлаж 10-ны хэсэгт байлаж тэг 10.5 гэсэн утгыг илэрхийлж байна гэж. За V болохоор 5 бүхэл 132. За 5 гэсэн тоо буюу бүхэл хэсгийг онцсон байна. За V3-ийн 5 цифр нь бүхэл хэсгийг илэрхийлж байна. Бүхэл хэсгийг. За G бол A-та мөн гэж байна. За D болохоор мэдээж 51 бүхэл 11 гэдэг маань тэгээд 5-ыг нь онцсон байгаа чинь энэ бол бүхэл хэсгийн 10-т орныг илэрхийлж байна. За тэгээд E бол мөн A-та гэж байна. За бүгдээрээ энэ нэг дасгал ажиллая. За энэ Баатар маань энэ лууг сургаж унах хэвээр үүнд нь бид туслана. За Баатарын бамбан дээр эндээс бутархаануудаа. За энэ юуны батхад өгөхөөр энгийн бутархаа батхад гэж явуулж байна. За застаг бутархаа, зөв бутархаа, хойгон бутархаа, тэнцүү бутархаа гэсэн Баатарын бамба. За энд болохоор луугийн гал болохоор 4 бутархаа өгсөн байна. За бүгдээрээ эхнээс чи хойгон бутархаа гэсэн Баатартай юм бамбоогийн за үүнээс хойгон бутархаа. За энэ бай тийм ээ. Нэг бүхэл 175 гэсэн хойгон бутархаа. За луугийн гал өглөө. Хэрэг зөв байвал бамбаагаараа хааж. За бид техникийн хувьд зөв байсан байна. За зөв бутархаа гэсэн бамбааг Баатартай өгье. За энэ зөв бутархаа бол хойр хүртвэрээс их байх ёстой. За зөв бутархаа гэсэн бамбаагаа өгсөн. За мөн зөв байлаа. За засалтай бутархаа. За засалтай бутархаа ямар бутархаа дотроо бодож байгаараа. За засалтай бутархаа бол хүртвэрний хойроос их байна. Энэ 10.75 гэсэн бутархаа байна. За ийм гал өглөө мөн хаалаа. За энэ тэнцүү бутархаа. Үлдлээ. Тэнцүү бутархаа бол хүртвэр хойроо хойноо тэнцүү нэгтэй тэнцүү байдаг гэж. За мөн зөв тэгээ Баатар маань сургаад явлаа. За энэ жишээ дүгнэлт нь бол энгийн бутархааг аргатын бутархаа болгоход бүхэл хэсгийн ард цэг тавьж цэгийн дараа бутархаа хэсгийг бичнэ. Жишээ 2 бүхэл 10.9. За 10% хуваарьтай энгийн бутархааг бид бол аргатын бутархаа шилжүүлж сурсан. Тэг 10.8 12 бүхэл 100-ны 19 их метрийг шилжүүлж сурсан. За орон ангийн үгсэд бид анхаарч байна. Орон ангийн үгсэд бол цэгээс оршоо бүхэл хэсэг, цэгээс оршоо бутархаа хэсэг. Цэгээс бол 1 60 100 тэгэхэд цэгээс оршоо болохоор 10-ны хэсэг, 100-ны хэсэг, 1000-ны хэсэг. Бүхэл хэсэгт орон гэж харин бутархаа хэсэгт хэсэг гэж байна. Та гэрээнд даалгаварт сургачийн дасгал номер 511, 512, 519, 520 гэсэн дасгалуудыг зааврын дагуу гэр бүлийнхэнтэйгээ хамтран ажиллаарай. Анхаарал хандуулсан баярлалаа.